Монгол улсад хүнсний хувьсгал хийхэд дотоодоосоо хүнс болон газар тариалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдэд хангахад бол мэдээж шатхууны асуудал бол зайлшгүй яригдана. Тэгэхээр альва үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл тэр дундаа хамгийн том зардлууд нэг бол одоо шатхуун газар үндэсний бүтээгдэхүүний одоо хэрэглээ байдаг. За тэгэхээр ер нь дотоодын үйлдвэрлэл за тэр дундаа одоо хүнсний үйлдвэрлэл, газар тариалан хөдөө аж ахуйд бол мэдээж шатхууны доктортой хангамж бас маш чухал. Тэгэхээр мөн дээр ч гэсэн бид нэр бодлогын хүрээнд цаашдаа шатхуун, за дизель түвшний тэр дундаа хангамж дотоодын үйлдвэрлэлд одоо доктортой байх арга хэмжээг бол хамтраад аваад явах болно. За мөн одоо дотоодын үйлдвэрлэлтийн дундаа одоо хөдөө аж ахуй газар тариаланд одоо нийш шаардлагатай зүйл бол азотын бордоо байдаг. Тэгэхээр ер нь уулуурхаан одоо үйлдвэрлэл за тэр дундаа одоо зэсийн баяжмлаас одоо цаашаа зэсийн одоо гүн боловсруулалт одоо хайлах үйлдвэр барих процессд бол одоо азотын бордоо одоо давир бүтээгдэхүүнээр гарах хувилбарууд байдаг л та. Үүнд бол одоо бас нэг уулуурхаан бүтээгдэхүүнээс үйлдвэрлэлээс ингэж давир бүтээгдэхүүнээр гардаг учраас үн дээр ч гэсэн цаашдаа үндэсний хөдөлгөөний хүрээнд бол